Дарга эрхэм гишүүд за хууль санаачлагчийн өдрийн амгалан айлтгая. За ийм хууль бол яг санаачч болно уу? Гэхдээ яг анх бол нөгөө 15 агентлагийн жагсаалд ороод ирэх зэрэг энэ бол бид ихэвчлэн ихэнх гишүүд бол энэ бас байж болмооргүй санагдсан л да. Тэр байж болмооргүй санагдсан нь бол нөгөө Монгол улс чинь төрийн байгууламжийн нэгдмэл улс учраас төрийн жишээ нь засгийн газрын өөрийнх нь захиргааны чиг үүрэг бол босоо удирдлагатай байх нь үдөнгөө өгжүүлсэн энэ практикээс суурилсан байдлаар их олон судалгаанууд хийгдсэн юм а. Тэгээ бид зарим нь аваад зарим нь босоо болоо зарим нь хэвтэй болол ингэж явуулсан шүү дээ. Тэгээ бүгдийг нь ороод ирэхэн зэрэг нь бол эсэргүүцээ. Бид бол энэ бүлэг дээр ярьсан ийм байж болохгүй гэд. Нөгөөдгөр сая ариун цай гишүүний хэлсэнчлэн төрийн албаны өөрийнх нь нөгөө мэр зочин бас улс төрийн нөлөөлөл ордог ийм манай практик явсан. Өнгөрсөн хугацаанд бол ингэж байнга л явдаг л да. Тэгээ тэрийг бид хязгаарлах үүднээс тодорхой байгууллага дээр нэг ялангуяа хууль сахиулах байгууллагууд дээр яаж байж болохгүй гэдэг ийм асуудал яригдсан. Түүнчлэн энэ бол үндсэн аюулгүй байдлын асуудалтай холбоотой гэсэн. Хууль сахиулах байгууллагын тодорхой чиг үүрэг бүхий, эрх үүрэг бүхий албан тушаалтныг орон нутгийн шинэ засаг дарганд томилж ийн гэдэг бол өөрөө ерөөсөө байж болохгүй зүйл гэж урд нь гэсэн сулгаар гарч ирсэн учраас. Нөгөө төгөр яг энэ үлдээсэн байгууллагууд дотор ч гэсэн бас эргэж харах зүйл байгаа юм. Боловсролын бодлого бол яг нэгдмэл байдаг л да. Халамж чинь бол өөрөө нэг сангаар болгодог мөнгө тэр бас нэгдмэл байдаг. Яг хөдөлмөрийн асуудалтай холбоод ирэх юм бол хөдөлмөрийн асуудлыг бол угаасаа хөдөлмөрийг дэмжих орон нутгийн зөвлөлийг бол засаг дарга өөрөө ахлаад бас тийм шийдвэр гаргацдаг байхгүй. Тэр нь бас хуулийн зохицуулалттай. Цаашдаа хүүхдэд холбоотой зүйлдээ сая ариун цай гишүүний ярьдаг бол бас нэг талдаа үнэн. Гэхдээ нөгөө талдаа бол засаг дарга бол өөрөө хүүхдийн төлөө салбар зөвлөлийн дарга байхгүй. Тэгээ бас тэндээ шийдвэр гаргаад явж байгаа. Тэр энийг хэрвээ бид ингээд яг хилцхийн дэмжиж болно. Хилцлийгэд бол ахаад нөгөө агентлаг болгоноор эргээд ярмаар байна гэж байгаа юм. Энэ долоо дотор чинь захим хөгжил чинь үндсэндээ бол бас нэгдмэл байхаас аргагүй юм зүйл шүү дээ. Сум өөрөө аймаг өөрөө тусдаа тийм захим хөгжлийн тухайсан бодлоготой байх боломжгүй чинь цаана үндсэн аюулгүй байдлын асуудал яригдгээд тухайлан ярий. Зарим зүйл дээр бол би тухайлбал зарим агентлагуудыг хараад бол угаасаа судалгаа оруулах гэж гарсан юм. Би тань руу бас нэг 2 судалгаа явуулсан. 2023 оны сүүлийнх нь 2025 оны судалгаа явуулсан тийм ээ. Тэрийг та нэг хараад хааж гэж байгаа. Тэр бид энийг хэлцгэсгийн байнгын орносоо дэмжичээд тэгээ дараа нь ажлын хэсэг дээр юм уу энийг бол нарийн ярих хэвээр юмнууд бол байна л гэсэн юм санал та. За. Тусны мянга